Монгол улсын тусгаар тогтнол хүн ам хүрээлэн буй орчны аюулгүй байдлыг хангах болзошгүй аюул ослоос ард иргэдийн эрүүл мэнд амь насыг авран хамгаалах гамшигын эрсдийг бууруулах хүндтэй бөгөөд хүндхэн үүргийг онцгой байдлын байгууллагын бие бүрэлдэхүүн хүлээдэг билээ. Дуудлага хүлээн авагч. Альва гамшиг ослын дуудлагыг хамгийн түрүүнд хүлээн авдаг хүмүүс бол дуудлага хүлээн авагчид. Тэдний хэр хурдан шуурхай мэдрэмжтэй ажиллахаас дараагийн ажиллагаа шалтгааллах тул хамгийн эгзэгтэй зэг дээр хамгийн хариуцлагатай үргийг гүйцэтгэж байгаа гэж хэлж болно. Хай байршлыг алдаагүй тогтоож аврагч гал сөнөөгчнийхөө очих хугацааг хэмнэх, айж сандарсан иргэдийг тайвшруулж аюулгүй байдлаа хангах зөвлөмжийг өгөх гээд авхаалж мэдрэмж шаардсан зэгт дуудлага хүлээн авч гисэн даруухан нэртэй мэрэгсэн албан хаагчид ажилладаг билээ. Ард иргэдийн аман амгалангийн манаанд тэд 24 цагаар зогсож байна. Гал сөнөөгч. Хамгийн их ирдэг дуудлага бол гал төмрийн дуудлага. Тийм ч учраас аврагч гал сөнөөгчд ямар ч төрлийн гал төмрийн аюултай тэмцэхэд бэлтгэлтэй байдаг. Өнөөдөр онцгой байдлын байгууллагын аврагч гал сөнөөгчд объектын болон ой хээрийн хоёр төрлийн хамгаалах тусгай хувцас, хүн нэг бүрийн 13 төрлийн багаж хэрэгсэл, 50 гаруй оронд хэрэглэгдэж буй дэлхийн жишгт нийцсэн автомашин, техник хэрэгсэлтэйгээр гал төмрийн голомтонд үүрэг гүйцэтгэж, ард иргэдийн амнаас эд хөрөнгө хүрээлэн буй орчин хамгаалан ажиллаж байна. Дүрлэлсэн галыг даран сөнөөхөд мэрэгжлийн ур чадвар, итгэл даасан багийн ажиллагаа хамгийн чухал билээ. Усчин аврагч. Нуурын хөлгүй роолд хурч мөстэй шавартай усанд шумбаж уулын ширүүн голын урсгалд эрлийн ажиллагаа явуулна гэдэг амаргүй. Үүнийг зөвхөн онцгой байдлын байгууллагын эрд зөрөгт усчин аврагчид гүйцэтгэдэг юм. Үе шаттай сургалтууд олон жилийн туршлага хуримтлуулсан тэдний баатарлаг түүх бахархан үйлс арвин билээ. Хөвсгөл далайн 50 метрийн гүнд хүртэл шумбаж, хөлөг онгоц, живсэн техник хэрэгслийг татан гаргаж, нуурын экосистемийг хамгаалах, үүсэж болох эрсдлийг бууруулахад бодиттой хөв нэмрээ оруулахын зэрэгцээ, аюул эрсдэлд орсон бүхнийг авран хамгаалах зориг зөвхөн тэднийх юм. Шухарчин аврагч. Сэнхэр тэнгэрийн мандалд эрх дураараа дүүлэн нисэж, хүн машин техник хүрч чадахгүй газарт бууж аврах ажиллагаа явуулдаг шонхрууд бол шухарчин аврагчид. Өнөөдөр онцгой байдлын байгууллагад 200-аас дээш удаа шухрын буулт гүйцэтгсэн шилдэг шухарчид агаарын аврах ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна. Хиймчин аврагч. Эрсдэлгүй ажиллагаа гэж онцгой байдлын байгууллагад байхгүй. Тэр дундаа хиймчин аврагчид нүдэнд үл үзэгдэж, гарт баригдахгүй цацраг, хийм, биологийн хортой, аюулт бодисын ослын үед үүрэг гүйцэтгэж, аюулгүй болгох амаргүй үүргийг хүлээдэг. Тэд нэг удаагийн ажиллагаагаар л ихэд одоо болон ирээдүйд учирч болох эрсдлээс хэдэн хүний амнаас эрүүл мэнд, эд хөрөнгө, байгаль орчинд учруулж болох хичнээн их хохирлыг арилгаж байгааг тооцох аргагүй юм. Холбоочин аврагч. Холыг ойртуулж, хоёрыг уулзуулж, аврах ажиллагааны голомтыг ард талтай холбох, ямар ч цаг үед мэдээллийг шуурхай дамжуулах үүргийг холбоочин аврагчид хүлээдэг. Гамшиг ослын тохиолдол бүрт холбоо мэдээлэл дамжуулахаас гадна хөрвөж ажиллах ажлын шаардлагатай хамгийн их тулгардаг хүмүүс ч гэж хэлж болно. Уулын, усны, химийн аврах ажиллагаа, гал түүмэртэй тэмцэх ажиллагаа гээд төрөл мэргэжил бүрийн талаар мэдлэгтэй байх нь тэдний бас нэг үүрэг юм. Уулуурхайн аврагч. Уулуурхайн аврагч нь ил болон галдуурхайн нурал үүссэн агааргүй давчуу орчинд хизээж дээрээс уулын чулуулаг нураад ирж болзошгүй. Метанхи дэлбэрч химийн элдв хортой бодисууд дэгдсэн байж болзошгүй. Үзэгдэх орчин хязгаарлагдмал тоос шороотой орчноос эр зөрг авхаад самбаа гарган эрен хайх аврах ажиллагааг зохион байгуулдаг онцлогтой. Эрэлч нохойн хөдөж.
Онцгой байдлын байгууллагад нэгэн шинэ алба үүрэг гүйцэтгэж ирсэн нь сая хаан. Энэ бол эрэлч нохойн алба. Өнөөдөр тус байгууллагын эрэлч нохтон ой хээрц төөрсөн сургуй болсон иргэдийг эрен хайх, буцалтгүй нэрвэгдэгч болох тесэрч дэлбэрэх бодис илрүүлэх зэрэг үүргийг богино хугацаанд шуурхай гүйцэтгэж байна. Онцгой байдлын байгууллага нь дунд төвшний олон улсын аврах багтаа болох зорилтыг тавин ажиллаж байгаа бөгөөд олон улсын аврах багтаа болох гол шалгуурт эрэлч нохойн албатай байх шаардлагыг тавьдаг байна. Улсын нөөц. Улс их орны хон аюулгүй нөөцийг хамгаалж, гамшиг төрсөн газар бүрт хүрч, хүмүүнлэгийн тусламжийг түгээгч арын албаны метр шгүй дайчид бол улсын нөөцийнхэн билээ. Хэлж ирдэггүй, хийсч ирдэг байгалийн гинтийн аюулт үзэгдэлд ямар бэлтгэлтэй байх вэ? Түүнийг хэрхэн гэтлэн давах вэ гэдэг асуудал хүн төрлөختний бүхий л үеийн түүхэнд байсан. Одоо ч мөн байсаар л байна. Ийм л болзошгүй гинтийн аюул, байгалийн гамшиг, эдийн засгийн эрсдэл тохиолдсон үед болон бусад ноцтой хүндрэл учирсан нөхцөлд хэрэглэх нэн чухал шаардлагатай нөөцийг зохих хэмжээнд бэлтгэж, бэлтгэл бэлэн байдлыг хангах замаар үндэсний аюулгүй байдлыг хангахад дэмжлэг үзүүлэх үндсэн үүргээ тэд амжилттай хэрэгжүүлж ирсэн бөгөөд цаашдаач нэр хүндтэй туйлын хариуцлагатай энэ үүргээ нэр төртөө гүйцэтгсээр байх нь амжиггүй билээ. Гамшигаас урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах ажиллагаа. Онцгой байдлын байгууллагын алба хаагч бүр урьдчилан сэргийлэгчид тэдний тэргүү магнад урьдчилан сэргийлэх эрсдлийг бууруулах чиглэлээр мэрэгсэн алба хаагчид ажиллаж ард иргэдийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө болон өрөөл бусдад тусламж үзүүлэхэд сургаж бэлтгэн эрсдлийн үнэлгээ тооцооллыг гарган ажиллаж байна. Тэдний ажил аюул ослоос урьдчилан сэргийлж учирч болзошгүй хохирлыг бууруулахад чухал үүрэгтэй юм. Гамшигаас урьдчилан сэргийлэхэд зарцуулсан $1, гамшигын хор уршгийг арилгахад зарцуулах $15 тэмцдэг гэдэг билээ. Эдгээрээс гадна онцгой байдлын байгууллагын алба хаагчид тесэрч дэлбэрэх бодисын аюулгүй ажиллагааг хангах, өндрөөс аврах ажиллагаа явуулах, хүн малын гоц халдвар төвчний голомтод болон гадаад улс орнуудад гамшигын голомтод үүрэг гүйцэтгэх зэрэг олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлж аль хэдийн ард иргэдийнхээ итгэлийг хүлээсэн алба болон хөгжиж байгаа билээ. Цуцлах хэрэггүй тангарахтай, цуцж үзээгүй жигүүртэй их цагийн баатруудыг онцгойхон гэдэг юм. Тэд өнөөдөр газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд ийм хүү үүргээ гүйцэтгэж байна.